Хаягдлын дална нь баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдлыг хадгалах томоохон байгууламж өгөөд наран мандлын баяжуулах үйлдвэрээс гадна уурхайн бүхий л үйл ажиллагааг тасралтгүй хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай компани хөдөлгөөн баяжуулах үйлдвэр нь алтны үндсэн орлын хөдрийг гравитац болон гидрометалл өргөгийн аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гарган авч ажилладаг. Уусгалтаас гарсан зутанг тунгаагаараар дамжуулан кальцийн гипо холооридоор саарамжуулж 2 шатны диск фильтрээр шүүн хатуу эсгийг нь хаягдлын далан руугаа зөвөрлөдөг байгаа. За саарамжуулах хурлаас үүссэн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үүсгэдэггүй бөгөөд бид гарсан хаягдлаас өдөр бүр дээж авч үйлдвэрийн хяналтын лабораторид хянахаас гадна удирдлагаа 1 удаа, жилдээ 4 удаа итгэмжлэгдсэн лабораториор давхар хянуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай наран мандал энтерпрайз компани боловсруулах үйлдвэрт 25 төрлийн химийн бодис тусгай зөвшөөрлөлтөд ашиглаж байна. Үүнийг алтны хөдөр боловсруулах, процессыг хянах, мөн хаягдлын сан руу зөөвөрлөж буй хаягдалдах натрийн цианидыг хэмжих зэрэгт ашигладаг. Хаягдлын сан руу зөөвөрлөж буй натрийн цианидыг бид нар кальцийн гипо холооридоор саармагжуулж 15 ppm хүртэл буулгаж байж хаягдлын сан руу зөөдөг. 15 ppm гэдгийг энгийн үгээр тайлбарлах юм бол 1 сая хэсэгт 15 хэсэг натрийн цианид агуулж байна гэсэн үг. Тэгвэл бидний эргэн тойронд 15 ppm хүртэл хэмжээтэй натрийн цианид агуулсан бүтээгдэхүүн байдаг. Үүнд бүх төрлийн самрын бүтээгдэхүүн, алюминий үр, тамхины утаа, шээс зэрэгт ийм хэмжээний натрийн цианид агуулдаг. Наран мандал компани хаягдлын таланг байгаль орчин олон нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тооцоолж холбогдох хууль, дүрм стандарт, шаардлагын дагуу мэргэжлийн тусгай эрх бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Бид нэр хоногт 2 удаа хяналтын шинжилгээ хийж хаягдлын далан руу зөөж буй натрийн цианидыг 15 ppm-ээс доош болж үгүй гэдгийг хянахаас гадна улирал тутамд гадны итгэмжлэгдсэн лабораторид давхар хяналтын шинжилгээ хийлгэж баталгаажуулдаг. Иймээс бидний хаягдлын сан руу зөөж буй хаягдах натрийн цианид нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэг байдлаар хор нөлөөгүй юм аа. Цагаан цахир уул алтны хөдөр баяжуулах үйлдвэрийн тэргэд 14950 м3 багтаамжтай хаягдлын таланг 2015 онд барьсан ба байгаль орчны техникийн болон биологийн нөхөн сэргэлт хийж гүйцэтгсэн. Мөн түүнчлэн 2018 онд 88,000 м3, 2020 онд 140,000 м3 хүчин чадалтай хаягдлын сангийн барил байгууламжийг олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцүүлэн байгуулсан. Одоогийн байдлаар 235,000 м3 хүчин чадалтай хаягдлын сангийн барилгын ажил амжилттай үргэлжилж байгаа ба цаашид 140,000 м3 хэмжээтэй хаягдлын далантай холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 선바이노 저는 드림어와이스 김정권 대표입니다. 저는 20년 동안 몽골에서 환경 관련 사업과 물 관련 사업을 해왔습니다. 지금까지 사람들이 경제 활동을 하면서 많은 쓰레기 문제와 광산 개발을 함으로써 많은 폐기물 처리들이 왔어서 그것을 안전하게 보관할 수 있도록 하는 사업을 하고 있습니다. 저는 그러니까 그동안 한국, 아프리카, 일본, 중국 이렇게 몽골 4개국에서 많은 경험을 가지고 있으며 앞으로도 그러니까 몽골의 환경을 지키기 위해서 저희 회사는 최선을 다할 것입니다. 자, 그동안 저희 회사가 40년 동안 가지고 있던 모든 경험을 잘 살려서 몽골 환경 발전을 지키는데 앞으로 최선을 다해서 후대에 잘 물려줄 수 있도록 저희 회사는 최선을 다할 것입니다. 바이르타.